За эхлээд албаагч та бүхэн юуны өмнө мотивацийг олон бүгцийг миний ашиглаад систем рүүгээ өөрсдийн хэрэглэгчийг ирэх болон нууц үгээ ашиглан нэвтэрнэ гэсэн үг. За нэвтрээд ороход 100 гарт талд бол байгууллага, төсөв, статистик, төсвийн санал, хуваарийн төсвийн хуваар гэсэн зэснүүд харагдаж байгаа. За энэ зэснүүд нь ямар үүрэгтэй вэ гэхээр байгууллага үндсэн зэс нь танай байгууллагатай холбоотой бүтэц оронтой болон ерөнхий мэдээлэл гэсэн байгууллагын үндсэн мэдээллүүдийг харуулна. Төсөв зэсэнд бол төсвийн орлого, зарлага, хөрөнгийн зардал гэх мэт төсөвтэй холбоотой мэдээллүүд. За тэгээд төсвийн хуваар зэсэнд бол бидний сайн мэдээж төсвийн санал болон төсвийн хуваарийн өөрчлөлтөө хийдэг ийм зэс байгаа. За бидний өнөөдөр сургалт авч байгаа зэс бол төсвийн санал зэсний төсвийн төсөл, төсвийн тооцоолол гэсэн хоёр зэс байна. За төсвийн тооцоолол зэсний хувьд бол 5 сар нэвтрүүлэлтэй гээд та бүхэнд танилцуулах сургалтаа ороод явсан байгаа. Энэ зэсээр дамжуулан төсвийн орлого зарлагын тооцооллыг хийгээд энэ төсвийн төсөл рүүгээ татах юм үйлдэл хийгдэж байгаа зэс байгаа. За төсвийн тооцоолол зэсийг бүгдээрээ ороод үзье. Төсвийн тооцоолол зэс нь системдээ одоо манайхаас бүртгэсэн нийт маягтын тоо болон тэштэй буюу таны одоо боловсруулсан хөтөлбөр арга хэмжээ тооцоолол хийсэн маягтын тоо гэх мэт мэдээллүүдийг дээд хэсэгтээ харуулж байгаа. За орлогын маягт, зарлагын маягт үр дүн гэсэн уран бүтэц бүхий талбарт бид бүхэн тооцоолол хийж явах нь байна. Одоогор системд эдгээр маягтууд бол бүртгэгдсэн байна. Гэрэл цэглэгаан, төв шалгалт, цэвэр бохир ус гэх мэт тийм ээ. За өнөөдөр бүх маягтууд дээрээ тооцооллыг цаг байхгүй арай бага учраас хэдүүлээ 2 минут 3 минут маягт дээр тооцоолол хийж үзээд төсвийн төсөл рүүгээ татаж үзье. За гэрэл цэглэгаан дээр ичи тийм ээ. За тооцоолол хийж байгаа маягтыгаа дээр нь очиод дарчих юм бол бидний тооцоолол хийх одоо үндсэн хүснэлтэн талбар маань гараад ирнэ гэсэн. За тооцоолол, тохиргоо, тооцооллын түүх гэсэн 3 хэсэгтэй юм хүснэлт байна тийм ээ. За энэ дээр бол хөтөлбөр сонгох хэсэг, арга хэмжээ сонгох хэсэг, за тэгээ объектынхоо нэр, тоолуурын төрөл гэх мэт одоо маягт болгоны хүснэлтийн урд байгаа талт нь өөр байгаа гэсэн үг тийм ээ. Энэ тариг сэргийлэх эрчим хүчний тариг баримтны үнэ гэх мэтээр өөр гэсэн үг. За хоошоо бол харин 1-ээс 12 сар хүртэлх тооцоолол хийх нь боломжтой байна гэсэн үг. За ингэж хэдүүлээ хөтөлбөрөө сонгочих. Хөтөлбөрөө доошо гүйлгээд ингэ тайж болно. Аль эсвэл шууд кодыг нь бичээд хайчих болно гэсэн үг. За энэ 7805 гэдэг хөтөлбөрийг сонгоё. 8101 буюу үндсэн үйл ажиллагааны задлаа сонгочих юм ээ. За энэ дээрээ байгууллагын нэрийг бичиж. За тоолуурын төрөл гэдэгтээ хуулиар батсны дагуу манайхаас бол тогтмол утгын төрлийг оруулаад өгчихсөн байгаа. За энгийн тоололттой юм уу, өдрийн хэрэглээнийх юм уу, оройн хэрэглээнийх юм уу, шөнийн хэрэглээнийх юм уу гэдгээсээ хамаарат та бүхэн танай байгууллага ямар тоолол хэрэглэдгээсээ хамаарат эндээсээ сонгочин гэсэн үг. За мөн 180 энэ дээр байгаа дүнгуудээс өөр дүнгээр тооцдгоо. Манайх энгийн тоолуурыг 187-оор биш 200, 300-аар тооцдог гэх юм бол энэ тохиргоо хэсгийнхээ тогтмол утга нэмэх гэсэн хэсэг рүү ороод энгийн тоолууртай дээрээ одоо хэдээр тооцдог тэр дүнгээ бичээд өгчнө. Тэгээд хамааралтай файл тушаал байх юм бол оруулаад хадгалчихна гэсэн үг. За ингээд бидний саяны үүсгэсэн энгийн тоолуурыг 3-4-өөр боддгоо гэсэн тогтмол утгын төрөл маань ороод ирсэн байна гэсэн үг. За эндээсээ тооцоолол хэсэг рүүгээ шилжээд тоолуурын төрөл дээрээ очиод сонголтоо хийчихнэ. Энгийн тоолуур за 304-оор тооцдгоо гэх. За эндээсээ сэргийлэх эрчим хүчний дэмжих тариг за энийг нэг 16,000 байдаг гэж бодъё. Би дандаа тест дүнгууд оруулж байгаа шүү. За тэгэхээр та өөрсдөө танай байгууллага яаж тооцдог тэр дүнгээрээ оруулаад явчихнаа гэсэн үг. За сарын хэрэглээ бол өөр өөр гарч болно тийм ээ. Тэгэхээр та бүхэн яг өөрсдийнхөө байгууллагын хэрэглээг мэдж байгаа учраас энэ дээр хэрэглээнүүдийг тооцоод авах нэ. За 4-р сард жаа гарсан бол 5 сард маяч юм тий. За ингээд энэ мэдчлэн хоошоо тооцоод 1-ээс 12 сар хүртэл оруулчихна.
За 7 сард 8 сар 60 100 сард алчмаа. Англи. За энэ бүр 36. За 12 сард 54. За ингээд авах юм бол жилийн нийт дүнгээ хамгийн арийнхан баган дээр жилээр нь тооцож байна гэсэн үг. За энэ 12 сарын хэрэглээний 54 гэсэн хэрэглээний дүнгийн яаж бодсон бэ гэдэг одоо томьёог дүн гэсэн багны артлынхны инфодыг дарах юм бол яаж бодсон томьёо нь гараад ирж байна тийм ээ. 5 дугаар баг нь 31-р багнаар үржүүлээд 6 7 дугаар багнаа нэгцэн ингэж гарч ирсэн шүү, ингэж бодсон шүү гэдэг тайлбар инфо мэдээллийг хүргэнэ гэсэн үг. За дахиад манайх өөр тооловчтой, хоёр тооловчтой гэж байгаа бол дахиад хоёр дахь тоолсураа доор нь дахиад мөр нэмээд оруулчихна гэсэн үг. За ингээд өдрийн хэрэглээний, оройн хэрэглээний хэлтэй гэж. Энэ дээрээ дүнгээ оруулчих тийм. Миний ажиллаж байгаа орчин тест орчин учраас жоох удаан байгаад байна тийм ээ. Та тийм мафацыг отон үзэх юм бол нийхээс арай өөр хурдан байгаа гэсэн үг. За энэ дээр ингээд хэрэглээнүүдийг оруулаад орчие. За ингээд энэ мэдчилэн та бүхэн өөрсдийнхөө одоо байгууллагын хэрэглээг тооцоод хадгалах товчоод арчна гэсэн үг. Тэгэхээр нийт дүн нь гэрэл цэглэн гэсэн маягтынхаар нийтээрээ бодогдоод 737,415 төгрөг байна гэж ороод ирэх нэ. За цэвэр бохор усны маягтыг бас тооцож үзье гэмээ. За энэ дээр таны хавталтыг бичиж. Ингээд үйл ажиллагааны зардал энэ байгууллагын нэрийг тооцоод цэвэр бохор усны тогтмол утгыг нь бас оруулаад өгсөн байна. Түрүү чигшгээ өөр утгаар тооцдгоо цэвэр усыг манайх энэ дээр байгаа 5200 төгрөгөөр боддгоомаа гэх юм бол та тохиргоо эсрэг рүү ороод тогтмол утга нэмэхэд өөрсдөө утгаа оруулаад явчих болно тийм ээ. Усны суурьаар амж. Баримтны үнийг оруулаад шилжих процент бол томьёонд болж нийт үнэд бодох байгаа. За энэ дээр энэ сар болгон хэрэглээнүүдийг харуулаад явчих гэсэн үг. Ингээд энэ мэдчилгээ хоошоо та бүхэн бол гүйцээгээд 12 сараа хийчих болох юм байна тийм ээ. За би одоо бохор усаа бохор ус гэдэг сонголтоо сонгоод бас хоошин нэг 3000 гарч байна. Энэ хоёр наач. Ингээд хэрэглээ болох нь оруулаад хийж дуусаад хадгалчихад арчна гэсэн. Энээр бид хэдийн бодсон цэвэр бохор усны дүн. Цэвэр усны дүн 920,000, бохор усны дүн нь 678,000 байна. Энэ хоёрын нийт нь 1.5 сая гэдэг ойролцоогоор энэ дээр нийтийг нь бодоод гаргаад ирнэ гэсэн үг байна. За байгууллага болгон нэгэн хөтөлбөртэй биш 2 юм уу 3 хөтөлбөртэй байх учраас энэ дээрээ бас хөтөлбөрүүдээ сонгоод өөр хөтөлбөрүүдийнхээ бусад хөтөлбөрүүдийнхээ задлыг тооцоолж болох нэ. Хэдүүлээ сая 7850-ыг сонгосон юм чинь одоо энэ ангилагдаагүй бусдыг сонгоод үзье. Өөр хөтөлбөр дээр тооцоол хийгээд үзтмээ. Багуун дийдрийг гэж юм те. Энэ дээр алба бэлтгэлийн нэрийг бичиж өгчих гэсэн те. Санхүү хөрөнгө оруулалт.
За захиргаа удирдлагын аж ахуйч. За материалын нэр нь манайх одоо энэ дээрээ юутгэл тэгээд түгээл цэвэрлэгийн хэрэгсэл бокс 5 гэл өндөө олон зүйлс байгаа тийм. Энэ дээр би 5 авнаа гэж ширхэг гэртэй. За нэг жүүн нэг 5 үг. За нэгдүгээр сард би 5 сав авна. 2-р сард 6 авъя. 4-р сард 4 авъя ч юм те. За ингэ ширхгүүдээс хамаарат доор нь энэ дээр нэмээд дахиад бүснэгтүүдэд нэмээд параметруудаа оруулаад яваад иж болно гэсэн үг. Энэ пураа 20-ыг 30-ыг ингээд хэрэглэнээс хамаарат өөр байх тийм. За ингээд тоошоогоо 12 сар хүртэл оруулаад нэг дүнгээ бодчихно. За ингээд татгалчих. За энэ мэтчлэн таад одоо байгууллагатайгаа холбоотой бүх зардлууд дээрээ тооцоолол хийгээд дууслаа. За бид нар энд байгаа бүх задлыг тооцоолол хийгээд дуусчлаа гэх юм бол энэ системийнхээ баруун гатлын чин буланд дээр нь байрлаж байгаа төсвийн төсөл рүү татах гэдэг товчоо авчина гэсэн үг. За ингээд таны боловсруулсан тооцооллын маягтуудын нийтдүү төсвийн төсөл рүү татагдах бөгөөд өмнө нь татагдсан дүнгууд нь шинжлэгдэх болно гэж байна. За энэ баталгаажуулах асуулт нь тиймгээд төсвийн тооцоолол руу татлаа гэж. За одоо хэдүүлээ системд ороогүй зарим нэг маягт болон задлыг санхүүжүүлэх их үүрээнд гараас төсвийн төсөл зэснээсээ оруулна гэсэн үг. За төсвийн төсөл зэснийхээ баруун дээд буланд байгаа төсөл боловсруулах гэж барч. За сая хэдүүлэг хийсэн тооцоолол дээр хийсэн хоёр хөтөлбөр маань энэ доор бичлэгэнд ороод ирсэн байна гэсэн үг. За ингээд төсвийн төслөө хөтөлбөр арга хэмжээгээр нь аль эсвэл эдийн засгийн ангиллаар нь харах боломжтой байх нэ. За хэдүүлээ хөтөлбөр арга хэмжээгээр нь харъя. Эндээсээ хөтөлбөрийн нэгээр нь сонгоод бас харж болох нь байна. За энд байгаа баган сонгох үйлдэлээ ашиглаад өөрсдийнхөө ашиглахгүй талбаруудыг багнуудыг хайд буюу нууч идмэ. 24 оных нууч хэрэггүй учраас 24 оныхын нуучийг 25 оны ТТЗ болон ТЭЗ саналын боловсруулах багныг бид нэр ашиглахгүй учраас ингээд өөрсдийнхөө ашиглах талбараа зохино болчихно гэсэн үг. За одоо энэ дээр байгаа эдийн засгийн ангиллаа дэлгэрэнгүй задлах товчоод гараад бүх эдийн засгийн ангиллаа дэлгэрэнгүй харж болох нь. Гэтэ энэ болохоор бидний саяны тооцоолол хийсэн эдийн засгийн ангиллууд байна тийм ээ. За энэ дээр ахаад төсөл нэмэх дүнгууд оруулах задлыг санхүүжүүлэх их усүрээ оруулахдаа энэ үйлдэл багны ард байгаа үзэн дээр дараад засварлах товчоод арчна гэсэн үг. Гэхдээ эдийн засгийн ангиллынхаа одоо хамгийн бага нэг чөлөөтэй задлах нь шүү дээ тийм. Тэгээд задлж байгаа дард нь үйлдэл багныхаа засварлах товчоод арчна. За тэгэхээр хөтөлбөр, дэд хөтөлбөр зориулалт арга хэмжээнүүд нь сонгогдоод эдийн засгийн ангиллынх нь одоо эдийн засгийн ангиллууд нь харагдаад ТЭЗ санал, ТПЗ санал, ТЭЗ санал, файл, талбар гэсэн ийм бүснэгтэн одоо төсвийн саналаа боловсруулах талбар маань гарч ирэх нэ. За энэ дээр мөн адил 25 оныхоо ТТЗ, ТЭЗ саналаа хайтчих. За бидний боловсруулсан дүн бол одоогоор ийм байгаа юм байна. За энэ дээрээ бид нэмээд үндсэн цалин за орлого дээр нь болохоор хачи 2 дугаартай нийт задлага ба зээлийн цэвэр дүнгээ задлаад явъя тийм ээ. За цалин хөлсний нэг л угшуулал. За цалин хөлсийг бол тооцоолол дээр маягт нь ороогүй байгаа учраас эндээсээ нийт дүнгээ оруулах бүхэн. За энэ дээр нэг тийм хийдчихвээ тийм би дандаа тест дүн оруулаад яваад байгаа шүү. За ингээд дүнгуудээ оруулчаад хадгалах товчоо гарчнаа гэсэн. За энд оруулсан дүн болгон дээр хадгалаад яваад байгаарэ. За одоо ахаад өөр эдийн засгийн ангиллал дээр тийм байр ашигтай холбоотой зав. За энэ гэрэл цэглэгаан дээр бол тооцоологдсон байна тийм. Бидний тооцоолсон дүн энд ороод ирсэн гэсэн үг. За энэ түн шалгалт дээр бид нэр энэ дээр гараасаа дүн оруулах гэсэн чинь болохгүй байна. Яагаад гэвэл төсвийн тооцооллын маягт холбогдсон эдийн засгийн ангиллал гараас санал оруулах
боломжгүй заавал тооцоололт хэсгээрээ ороод маягтын дагуу төсвийн саналаа боловсруулад төсвийн төсөл рүүгээ татгуултыг хийнэ гэсэн үг. За энийг ингээд таач. За бусдаар гүйцэтгүүлэлтээр. За энэ мэдээлэл эднэрийн бол одоо тал юунууд нь бол тал маягтууд нь бол орсон, зарим нь бол ороог байгаа учраас бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчлэгээний төлбөр хураамж гэдэг дээр бид нэр гараасан оруулж болох нэ. За ингээд дүрмжин. За дүрм сайт тавьчихсан. За ингээд тавьчих. За энэ митингээд байгууллагынхаа төсвийн саналаа боловсруулах байгаа эдийн засгийн ангилал болгон дээрээ дүнгуудээ оруулаад явчихна тийм ээ. За эндээс бүгдийг нь одоо задлаад гэсэн. Эдийн засгийн ангиллуудаа ер нь задлаад үзээрэй. Тэгэхгүй зарим нь энэ эдийн засгийн ангиллаа арга хэмжээний дотроос хайгаад энэ дээр чи гарч ирэхгүй байна. Байхгүй ингээд асуугаад байсан. Эдийн засгийн ангиллал дотроо бүгдийн сайн задлаад үзээрэй. За тэгээ энэ дээр байгаа бүх эдийн засгийн ангиллалдаа одоо тооцоолоо оруулаад бид нэр төсвийн саналаа боловсруулж дуустаа. Гэх юм бол төсвийнхөө бусад мэдээллүүд буюу хэдэн манай байгууллага ажил хэсэгттэй юм бэ? Хэдэн гүйцэтгэх ажилтнтай юм бэ гэх мэдээллүүдээ бас оруулаад өгч юм тийм ээ. За ингээд татгалзах болчих. За ингээд төсвийн саналуудаа задлуудаа амарчсан бүгдийг тооцоолоод төсвийн саналаа оруулчлаа. Одоо бүгдээрээ задлыг санхүүжүүлэх их усүрээ оруулна тийм ээ. За 3 дугаартай задлыг санхүүжүүлэх. За эдийн засгийн ангиллуудаа ер нь бол энэ уртлынхаа эдийн засгийн ангиллынхаа урд нь байгаа гурвалжин сум дээр дараад дэлгээд задлаад байна гэсэн үг. Дэлгээд бас хумах боломжтой тийм ээ. За 3 дугаартай задлыг санхүүжүүлэх их усүрээ олъё. За уртл дээр нь дараа сумаа дараад задлажлаа. Улсын төсвөөс санхүүжих гэдгээ дахиад задлах юм бол энэ 4 төрөл байна тийм. Улсын төсвөөс, засгийн газрын тусгай сангаас, тусгай зориулалтын шилжүүлгээс хэмтчлэн тийм ээ. За ихэнх байгууллагууд бол улсын төсвөөс санхүүжж байгаа учраас ТЭШ-тэй санал гэсэн багныхаа доор улаан бүтээгүүр бичигдсэн энэ дүнгээ оруулж өгнө гэсэн үг. Тэгээд баланс маань тэг болж иж төсвийн төсөл маань илгээгдэнэ. За 22,455,415. За энэ дүнгээ бас сайн шалгаж нэгтлээд хадгалж дараарай. Ингээ хадгалах дарах юм бол баланс маань хэлэгдээд ТЭШ-тэй санал нь огонхой болоод тэггээд баланслагдаад хадгалагдаж байна тийм ээ. За энэ бол сая 7805 буюу хөдөө аж ахуй газар тариалан ажилт бүрийн бодлогын хувьд саналаа боловсруулаад задлыг санхүүжүүлэх их усүрээ оруулчлаа. Одоо нөгөө ангилагдаагүй бусад гэсэн хөтөлбөрийг оруулъя. Тэгэх юм бол муу ажил эдийн засгийн ангиллаа задлаад нь эдит товчоод арчих тийм ээ. Эдийн засгийн ангиллаа. За энэ дээр 405,000 төгрөгийн тооцоолол хийсэн байна. За энэ дээр бас дахиад задлуудаа нэмээд оруулах юм бол нийт задлага зээлийн цэвэр дүн гэж агаад эдийн засгийн ангиллаа задлаад холбогдох эдийн засгийн ангилал дээрээ дүнгуудээ оруулаад очих нэ. За энэ дээрээ задлыг санхүүжүүлэх их усүрээ хэвтүүлээ оруулъя. За саяных шиг задлыг санхүүжүүлэх их усүрээ задлаад улсын төсвөөс гэдгийхээ алт нь 405,000 оруулаад хадгалчих тийм ээ. За ингээд хадгалчихна гэсэн үг. За тийм үү саяных оруулсан эдийн засгийн ангиллал тус бүрийнхээ алт нь нэгээр нь тус бүрт нь одоо файл оруулах боломжтой байгаа. Энэ файл хэсэг дээрээ дараад холбогдох тооцоолол хийсэн маягтуудаа болон тайлбараа оруулаад бичиж болно гэсэн үг. Үндсэн цалинч үнэтэй. Ингээд хадгалчихна. За энэ дээрээ би нэг дүн оруулчихъя. За ингээд хадгаллаа. Энэ дээрээ файл оруулах гэсэн
харгалзах арийнхын нүрэнд гараад ирж юм байна. За энэ дээр ингээд цалин тооцооч юм уу? Цалингаа ингэж тооцсон аа гэдэг дэлгэрэнгүй файлаа байх юм бол хасрах чинь энэ файл маань төсвийн төсөл зэсний ерөнхий мэдээлэл хэсэгт нэлтгийдээд төсөлтөй чинь хамт ороод ирнэ гэсэн үг. За одоо энэ саяныхаа бичсэн 5 саяхаа дадлыг санхүүжүүлэх их усүрийг нь бас оруулж. За ингээд нийтд нь бүх одоо зарлуудаа тооцчоод энийг болохоор цаанаас харах гэж байна. Тооцчоод задлыг санхүүжүүлэх үүсвэрээ оруулж өгч болно. Эсвэл саяны миний хийсэн шиг тус нь хийгээд задлыг санхүүжүүлэх үүсвэрээ бас оруулаад байж болно. За ингээд баланс нь ямар ч гэсэн тийг болоод бидний төсвийн санал боловсруулах илгээлтэд одоо бэлэн боллоо гэсэн үг. За саяных шиг төслөө засварлахдаа төсөл нэмэлтээ энэ эдитийг дараад авахгүйгээр төсөл нэмэх гэж дараад өөрсдийнхөө хөтөлбөр арга хэмжээг шууд сонгоод явж болно гэсэн үг. За энэ хөтөлбөртээ боловсруулсан гээд үйл ажиллагааны зардлын ерөнхий зорилтоо сонгоод за арга хэмжээгээ сонгочихно гэсэн үг. Тэгэхээр энд хийсэн бидний тооцоолол харагдаж байгаа. Дахиад эдийн засгийн ангилал дээрээ одоо санал нэмж оруулах гэж байгаа бол эндээсээ дадлаад оруулаад нэмээд саяныхаа хадгалах үйлчлэгийг хийгээд яваад байж болно гэсэн үг байна. За ингэж ерөнхийдөө мэдээллийн төсвийн саналаа боловсруулах үйл ажиллагаа маань дуусах гэж байна. Тэгээд ерөнхий мэдээлэл рүүгээ ороод файл болон алтан бичгүүдээ авсрахчиж болно. За энэ дээр нэг алтан бичиг авсрахчтэй. Ерөнхий том төсвийн саналын маань боловсруулсан файл имэ гэд авсруулж болно. За нөгөө үндсэн цалин дээр авсрахсан файл маань бас ерөнхий мэдээлэл хэсэгтээ нэлтгийдээд ороод ирж байна гэсэн үг. За ингээд файл мэдээллүүдээ оруулах юм бол төсвийн төсөл хургуулах гэдэг ногоон өнгөтэй товчоо дарчнаа гэсэн үг. За энэ товчийг дарах юм бол төсвийн саналаа илгээхдээ итгэлтэй байна уу гэсэн баталгаажуулах асуултыг та бүхнээс асуугаад тийм дарчих юм бол дараагийн төсвийн захирагчид таны төсвийн саналыг хүргэх нэ. За ТЗ-д хүргүүлсэн ТТЗ-д